Бүгд найрамдах Монгол ард улсын төрийг бараг хагас 100 жил шахам удирдсан. Яг нарийн ярих юм бол 44 жилийн турш дангаар захирсан бүгд найрамдах Монгол ард улсын маршал Юмжаагийн Цэдэн Балын амьдралын эцсийн өдрүүд бас л маш эмгэнэлтэй төгссөн байдаг. За түүнд тулгсан ялын тогтоол нь аль нэгэн шүүх хурлын танхимд бус харин Москвагийн Кремлийн тусгай эмнэлгийн цагаан орны дэргэд эмчнэрийн гарын үсгээр баталгаажсан түүхтэй. Яг л маршал Хорлоогийн чой болсонгийн нэгэн адил хувь тавилан гэхдээ магадгүй арай илүү харгас илүү 7 дор хувь тавилан түүнд тохиолдсон байдаг. 1984 оны 8 дугаар сард Юмжаагийн Цэдэн Бал ээлжийн амралтаараа эхнэр Анастасия Филатовагийн хамтаар зөвлөлт холбоот улсыг зорьсон бөгөөд уг аяллаас хойш Цэдэн Бал дахин хизээч эх орныхон газар шороон дээр амьдараа хөл тавиагүй юм. Зөвлөлтийн КГБ болон Кремлийн дээд удирдлагын маш нарийн тооцоолж эртнээс төлөвлөсөн энэхүү нууц ажиллагаа нь дэлхийн улс төрийн түүхэнд хамгийн чимээгүй хамгийн цэвдэг төрийн эргэлтүүдийн нэг байв. Гэхдээ хамгийн аимшигтай нь тэд өөрсдөд нь үнэнч байсаар ирсэн Юмжаагийн Цэдэн Бал маршлыг зүгээрч нэг албан тушаалаас нь буулгаад зогссонгүй. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын удирдагч байсан хүнийг сэтгцийн өвчтөй оюун ухааны дороотолд орсон хэмээн зарлаж Москвад гэрийн хорионд шууд оруулав. Түүгээрч зогсохгүй түүний ой санамжийг устгаж ухаан санааг нь сарниулах зорилготой сэтгцэд нөлөөлөх хүчтэй эм тариаг эмчилгээ нэрээр өдөр тутам хүчээр тарьж амьдаар нь олон туршилт хийсэн жихүүдэс хүргэм түүхэн баримтууд одоо ч судлаачдын анхаарлыг татсаар байна. Тэгвэл маршал Юмжаагийн Цэдэн Балыг улс төрийн тавцсангаас арчиж эмчилгээ нэрээр үхэл хүргэсэн үйл явдлын ард яг ямар нууц нуугдаж байв? Монголын төрийн давд хатан хаан болтлон эрх мэдлээ тэтсэн түүний гэргий Анастасиягийн амбиц зөвлөлтийн дургуутсыг дээд зэгт нь хүргэсний улмаас тэрээр нөхрийнхөө хамт улс төрийн тавцсангаас арчигдсан уу? Мөн өчигдөрхөн Цэдэн Бал маршлыг дахин шүтэж бядуучилж байсан Монголын тухайн үеийн удирдлагууд Москвагийн ганцхан дохиогоор хэрхэн нүд ирэмхийн зурт зангаан хувиргаж мууч сайнч өөрсдийн удирдагчийг Кремлийн тушаалаар харь нутагт төөрүүлж орхив. Өнөөдөр Монголын орчин цагийн түүхэндх хамгийн эмгэнэлтэй, хамгийн харгас үйл явдлуудын нэг болох Юмжаагийн Цэдэн Балыг сурдлаас нь зайлуулсан Анастасия ажиллагааны талаар ярих болно. Түүнчлэн та бүхэндээ манай контентыг дэмжиж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Бехровка брендийг танилцуулж байгаадаа таатай байна. Бехровка нь манай улсын шингэн хүнсний соёлд цоо шин өнгө төрөх болон онцгой амтыг оруулж ирж байгаа Чех улсын бахархал болсон ликер юм а. Мөн Бехровка нь 20 гаруй төрлийн байгалийн ургамлаас бүтсэн хоол боловсруулалтыг дэмждэг ликер учраас хүмүүс ихэвчлэн хоолны дараа зохистой хэмжээгээр хэрэглэдэг юм байна лээ. Иймээс Бехровка нь хэтрүүлэн хэрэглэх гэхээсээ илүүтэйгээр амт үнэрийг чухалчилдаг соёлтой хэрэглэгчдэд илүү нийцтэй ликер юм а. Түүхийг сөхөөд харах юм бол хамгийн том удирдагчид ихэвчлэн дайсныхан хүчээр гэхээсээ илүүтэйгээр хамгийн ойр тойрны хүмүүсийн урвалтаар тэр тусмаа унтлахын өрөөнөөс нь бол тэр бүх зүйлс эхэлсэн байдаг. За Юмжаагийн Цэдэн Балын даргын хувьд бол одоо тэрхүү сүрлийн эхлэл нь түүний насан туршийн хань Орос эхнэр Анастасия Ивановна Филатова болж хувирсан гэдэг шулуухан хэлэхэд бол нэг их буруудах зүйл байхгүй. За Анастасия Филатова бол эхэндээ Монгол улсад бол хүүхдийн төлөө фондыг удирдах, улс орон даяар нөгөө цэцэрлэг, сургууль, яйсэл, хүүхдийн цуслангууд зэргийг бариулах зэргээр одоо нийгмийн сайн сайхан чиглэсэн ажлуудыг бол маш ихээр санаачлан хийж эрчимтэй ажиллаж байсан. Гэхдээ он жилүүд өнгөрөхийн хэрээр хадагтай Филатова бол одоо түүний эрх мэдэл бол унтлахын өрөөнөөс нь халин гараад за Монголын төрийн ордон цаашлаад намын төв хорооны хамгийн гүн гүнзгий хэсгүүд рүү маш хурдтайгаар нэвтэрч эхэлсэн байдаг. Цэдэн Бал дарга нас хэвэж эрүүл мэндийн айжмаар дороотхын хэрээр Анастасиягийн нөлөө улам бүр төрөмгийн шинжтэй болж эхлэв. Тэрээр сайд арга нарыг томилох, огцруулах асуудалд хөшигний ардаас шууд оролцож, өөрт нь таалагдаагүй, эсвэл өөрийнх нь үгэнд ороогүй сэхэтнүүд төрийн зүтгэлтнүүдийг нухчин дарж, гадуурхан хавчиж эхэлсэн юм. Төрийн дээд хэмжээний уулзалт хүлээн авалтууд дээр нөхрийнхэн өмнөөс үг хэлж, чухал шийдвэрүүдэд дур мэдэн нөлөөлөх нь хэвийн үзэгдэл болов. Монголын бүхэл бүтэн төр засаг ганцхан Орос эмэгтэй ааш аягаас бүрэн хамааралтай болсон энэ байдал нь намын удирдах албан тушаалтнууд төдийгүй ард түмний дунд маш их дургуутсал бухимдлыг чимээгүйхэн үүсгэж байлаа.
Гэхдээ энэ үйл явдлын хамгийн ноцтой нь Федотовогийн сүүдрийн засаглалыг Москвагийн КГБ-гийн нууц агентууд алхам тутамд нь ажиглаж Кремльд цаг алдалгүй эвтгэж байв. Угтаа бол Анастасия анх зөвлөлтийн удирдлагуудын Монгол дахь үг дуугүй хэрэгжүүлэгч, тэдний шууд хараа хяналтын төлөөлөгч нь байхаар тооцоологдож, улс төрийн агуулгаар гэрэлсэн гэдэг. Гэвч тэрээр хэтэрхий бие дааж зөвлөлтийн эвчин сайд нар тэр байтугай Москвагаас ирсэн өндөр дээд албан тушаалнуудтай хүртэл Монголын асуудлаар эрх мэдэл булаацалтан сөргөлдөж зөвлөлтийн талтай хүртэл зөрчилдөх хэмжээнд хүрсэн нь Кремлийн удирдлагуудын төвчээрийн утсыг бүр мөсөн тасалхад хүргэжээ. Москвагийн хувьд Монгол улс бол Аз дахь хамгийн чухал холбоотон, геополитикийн хувьд үг дуугүй Москвад шууд захирагдаж байх ёстой цэрэг стратегийн Бамбай улсын үүргийг гүйцэтгэх ёстой байв. Гэтэл Анастасиягийн хэтэрсэн амбицаас болж Монголын дотоод улс төрийн тогтвортой байдал алдагдаж, Орос эмэгтэй хэд эрх мэдэлтэй болж байгаа явдалд Монголын нам төрийн зарим удирдлага болон ард иргэд зөвлөлт холбоот улсыг эсэргүүцэх, давт хандлага бий болох эрсдэд нүүрлэж эхэлсэн тул КГБ яаралтай арга хэмжээ авах ёстой хэмээн үзсэн юм. Ийхүү сүдэрт нуугдсан хатныг эрх мэдлээс нь салхах цорын ганц арга зам байсан нь түүний хамгаалалтын Бамбай болсон маршал Юмжаагийн Цэдэнбалыг улс төрийн тавцангаас зайлуулах явдал байв. Ингэснээр Кремлийн харгас архитекторууд Монголын төрийн тэргүүний эсрэг өмнө нь нэгэн удаа хэрэгжүүлж байсан ангаах ухаан дээр суурилсан төрийн иргэдийн аимшигт зохиолыг боловсруулж эхлэв. 1948 оны 8 дугаар сард бүгд найрамдах Монгол ард улсын төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбал өөрийн гэргийн хамтаар зөвлөлт холбоот улсад ээлжийн амралтаа өнгөрүүлж уламжлалт байдлаар эрүүл мэндийн үзлэгт орохоор Москваг зорьсон байдаг. Энэхүү айлчлан Цэдэнбал даргын хувьд өмнө нь маш олон удаагийн турш давтагдж байсан жил болгон шахуу тогтмол үзүүлдэг огтхонж сэжиг төрүүлэх зүйлгүй ердийнх нэгэн эрүүл мэндийн амралтын шинжтэй айлчлал байсан. Иймээс ерөнхийдөө Цэдэнбал дарга болон түүний гэргийн хоёр өөрсдийн сайн дураар Москвад очиж байна хэмээн өөрсдөндөө итгэж байсан ч үнэн хэрэгтээ энэхүү айлчлал нь зөвлөлтийн удирдлага болон КГБ-гийн төвшний маш нарийн тооцоолж хөвсөн торон утасны гол руу өөрсдөө алхан орж байгаагаа огтхонч гадарлаагүй үйл явдал болж хувирсан байдаг. Тэднийг Москвад хөл тавьсан даруйд нөхцөл байдал шал өөрөөр эргэж эхлэв. Хизээд дээд зэргийн хүндэтгэл хөл хөдөлгөөнөөр угтдаг байсан зөвлөлтийн протокол энэ удаад хачирхалтайгаар хүйтэн хөндөй бөгөөд сэрэгжсэн шинжтэй болсон байв. Цэдэнбалыг амралтын газар руу бус, харин шууд Кремлийн тусгай эмнэлгийн хаалттай тасаг руу онгоцны буудлаас шилжүүлв. Энэ мөчөөс эхлэн Монголын удирдагч гадаад ертөнцтэй харилцах бүхий л холбоо тасрав. Түүнийг дагаж очсон Монголын итгэлт бие хамгаалагчид хувийн эмч нарыг нь түүнээс бүрэн тусгаарлаж, өрөөнд нь нэвтрхийг нь хатуу хязгаарлав. Мөн Цэдэнбал Улаанбаатар руу утасдах, төрийн хэрэгтэй танилцах ямар ч боломжгүй болж түүний орны дэргэд зөвхөн зөвлөлтийн эмчнэр болон КГБ-гийн офицерууд л өдөр шөнөгүй ээлжлэн жижүүрлэх болсон юм. Бүх зүйлийг гартаа атгаж дадсан Анастасия хүртэл нөхцөл байдал бишдсэнийг анзаарч тэд одоо Кремлийн хүндэт зочид бус харин өндөр зэрэглэлийн хоригдлууд болсноо гинэт ухаарсан ч бүх зүйл нэгэнт оройтсон байв. Эрүүл мэндийн үзлэг хэмээх халахвч нь үнэн хэрэгтээ Монголын төрийн тэргүүнийг эх орноос нь ард түмнээс нь өөрийнх нь үнэнч албатуудаас нь бүрэн салгаж цоочтой хаалганы цаана хүчин мөхс байдалд оруулах гэсэн КГБ-гийн төгс урих байв. Тэдний хувьд Юмжаагийн Цэдэнбалыг эмчлэх ямар ч зорилго анхнаасаа байсангүй. Харин цор ганц зорилго нь тэдгээр эмчнэр Цэдэнбалыг төр удирдах чадваргүй хэмээн албан ёсоор зарлах хангалттай шалтгаалах хэрэгтэй байсан бөгөөд энэхүү харгас зохиолын гол дүрүүд болох Кремлийн цагаан нөмрөгтөнгүүд үүргээ гүйцэтгэхээр хэдийнэ бэлэн болоод байв. Хүн төрөлхтний түүхэнд томоохон төрийн иргэдүүд ихэвчлэн цэрэг зэвсгийн хүчээр генералуудын шууд тушаалаар хийгдсэн байдаг. Харин Юмжаагийн Цэдэнбалын хувьд бол түүнийг унгах ажиллагааг зэвсэгт хүчин бус харин чагнуур зүүсэн цагаан нөмрөгтөнгүүд буюу зөвлөлтийн шилдэг академич инженер гүйцэтгэсэн байдаг.
За Кремлийн тусгай эмнэлэгт хэвцэн даруй зөвлөлт холбоотуулсан эрүүл мэндийн яамны 4-р нарийн бичгийн дарга академич Евгений Чазавар ахлуулсан дээд зэрэглэлийн эмчнэр тусгай зөвлөгөөн маш яаралтайгаар хуралдуулж Москва хотод хийсэн байдаг. За тэдний гаргасан дүгнэлт нь бол одоо эмнэлгийн онш гэхээс илүүтэйгээр урьдчилсан бэлтгэсэн улс төрийн ялын тогтоол байсан гэвэл буруудах зүйл байхгүй. Эмчнэрийн баг Цэдэнбаатыг тархины судасны хатуурал санах хойн гүнзгий алдагдал буюу оюун ухааны дороотолд орсон тул цаашид төр намын өндөр албан тушаалыг хаших ямар ч бие махбодын болон сэтгцийн чадамжгүй гэсэн эцсийн давж заалдах эрхгүй эрс хатуу оншиг гаргасан юм. Мэдээж түүний нас хэвэж ой санамж нь муудаж байсан нь үнэн боловч тэр нь улсыг удирдах чадхааргүй хэмжээнд хүрсэн газруурал огтоосон биш байв. Гэвч эмчнэрийн үүрэг бол өвчтнийг эмчлэх биш, харин КГБ-гийн төлөвлөсөн зохиолыг шинжлэх ухааны үүднээс хууль ёсны болгож баталгаажуулах явдал байв. Ямар ч хүндлэнгийн эмчийн оролцоогүйгээр ганцхан талын гаргасан энэхүү оншийг Монголын талд ямар ч тайлбаргүйгээр шууд тулхан хүлээлгэв. Монголын талаас хэндэн ч зөвлөлтийн тэргүүлэх академичдын дүгнэлттэй маргалдах зүрх зориг байсангүй. Энэ бол ангаах ухааныг улс төрийн зэвсэг болгон ашиглаж, тусгаар тогтносон бүгд найрамдах Монгол ард улсын удирдагчийн эрх мэдлийг ямар ч цус урсгахгүйгээр, ямар ч цэргийн хүч ашиглахгүйгээр цэвэрхэн булаан авсан хоёр дахь тохиолдол байв. Цагаан нөмрөгтөнгүүдийн гарын үсэгтээ тэрхүү заасан Цэдэнбаатын 44 жилийн турш хураасан тэр бүх эрх мэдлийг нүд эрэмхийн зуурт үгүй хийж түүнийг хинч биш болгон хувиргах гол түлхүүр нь болсон юм. Үүний дараа Москвагийн зүгээс Улаанбаатар руу чиглэсэн дараагийн илүү харгас алхам хэрэгжүүлж эхэлсэн нь Монголын бусад удирдагчдыг өөрсдөд нь дуулууртай болгох гэсэн хүйтэн хөндий ажиллагаа байв. Кремлийн эмчнэр Ямжаагийн Цэдэнбаатын оюун ухааны дороотолд орсон гэдэг ялын тогтоол гаргасны дараагаар Москвагийн удирдлагууд дараачийн буюу улс төрийн гүйцэтгэх ажиллагаанд шууд орж эхэлсэн байдаг. За зөвлөлтийн удирдлагууд бол Улаанбаатараас Монголын дараагийн шатны удирдагчид буюу Ямжаагийн Цэдэнбаат даргын яг доод албан тушаалын хүмүүс болох Жамбийн Батмөнх, Дэмчгийн Молом Жамс нарыг бол Москва хотод яаралтай дуудаж авчирсан байдаг. За тэднийг Кремльд очих үед бол Москвагийн удирдлагууд, зөвлөлтийн удирдлагууд ерөнхийдөө тэр хоёр хүнтэй бол ярилцах биш, санал солилцох биш, шууд тулгалт хийсэн байдаг. За ямар тулгалт хийсэн байдаг вэ гэвэл маршал Ямжаагийн Цэдэнбаат цаашид ажил үргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болж хувирсан. За түүнийг иймээс яаралтай огцруулж шинэ удирдлага томилох гэсэн ийм ямар ч маргах боломжгүй хатуу тушаалыг зөвлөлт засгийн зүгээс Монголын талд шууд хүчээр тулгасан байдаг. Үүний дараахан буюу 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт намын төв хорооны ээлжид бус бүгд хурал яаралтай нууцлаг байдалд хуралдав. Өчигдөрхөнсө Цэдэнбаатын хэлсэн үг бүрийг хууль мэт дагаж түүнийг амьд бурхан мэтээр дахин шүтэж байсан намын төв хороо Москвагийн ганцхан дохиогоор хэрхэн нүд эрэмхийн зурт хувирсныг түүх баримттайгаа гэрчилдэг. Зөвлөлт холбоотуулсан зүгээс бүгд найрамдах Монгол ард улсыг барьж байсан хяналт нь аль нэг хувь улс төрчтэй хамааралтай бус харин системийг базаж байсан хяналт байв. Монголын удирдагчид уг хурлаар өөрсдийн удирдагчийг эзгүйдэн харийн нутагт эмнэлгийн орон дээр хэвтэж байхад нь ямар ч эсэргүүцэл болон хэлэлцүүлэггүйгээр бүх албан тушаалаас нь Москвагийн заавраар шууд чөлөөлөх шийдвэрийг нэгэн дуугаар баталцгаав. Үүнийг нэг талаараа 40 гаруй жил дагсан удирдагчаасаа шууд нүүр буруулсан улс төрийн аимшигт уралт байсан гэж дүгнэж болно. Тэгвэл нөгөө талд буюу Москвагийн эмнэлгийн өрөөнд дүрнсэн үйл явдал үүнээс ч илүү эмгэнэлтэй байв. КГБ-гийн офицерууд болон зөвлөлтийн өндөр албан тушаалтнууд Цэдэнбаат өөрийн хүсэлтээр огцрох өргөдлийг нь хүчээр тулхан авчирч өгчээ. Тэрээр тухайн үед юу болоод байгааг бүрэн дүүрэн ухаараагүй, эсвэл харийн эмч нарын хатуу хяналтаар эсэргүүцэх ямар ч тэнхээгүй байв. Олон 10 жил тусгаар улсын төрийг базаж байсан тэрхүү хүчрхэг гар нь салхалж чичирсээр өөрийнхөө уналтыг баталгаажуулсан тэр цаасан дээр гарын үсгээ зурав. Яг энэ мөчид Ямжаагийн Цэдэнбаатын их оронтойгоо мөн эрх мэдэлтэйгээр холбогдож байсан сүйдчийн утас үрд таслагдсан юм.
Нэг л өглөөс ирэхэд тэрээр Монгол улсын хэмжээлшгүй ирэхэд удирдагч бус, харин Москвагийн хатуу хараа хяналттанд орсон нутаг буцах ямар ч ирэхгүй, харь орны хүндэт хоригдол болон хувирсан байв. Ингэж албан тушаалаасаа албан хүчээр буусан Юмжаагийн Цэдэнбаатыг Москвагийн удирдлагууд мэдээж хэрэг төмөр тортой шоронд хороогүй. Тэд түүнд түүнээс ч илүү аимшигтай нүдэн дүл үзэгдэх химийн шоронг бүтээж өгсөн байдаг. За түүнийг огцруулсны дараагаар Цэдэнбаатыг Москвад гэрийн хорионд бол үлдээсэн. За гаднаасаа бол одоо элит зэрэглэлийн орон сууцнд эмч нарын халамж асаргаанд байгаа мэтээр харагдаж байсан боловч яг үнэн хэрэгтээ түүний эргэн тойрон зөвхөн КГБ-гийн хяналтын хүмүүсэл алхам тутамд нь бол одоо түүнийг нүд цавчихгүй манаж байсан. За чухам энэ үеэс эхлээд түүний биеийн байдал маш хурдтайгаар дэндүү огцон муудаж ой санамж нь мөн тэр дороо бүр шууд бүтгэрч эхэлсэн байдаг. Олон түүхчид болон тухайн үеийн ойр байсан гэрчүүдийн батлан ярьснаар түүнд эмчилгээ нэрээр өдөр тутам хийж байсан тэрхүү тарианууд нь өвчнийг ангаах бус, харин хүний оюун санааг сарниулж ой санамжийг устгах үйлчилгээтэй сэтгцэд нөлөөлөх маш хүчтэй бодисууд байсан гэдэг. Зөвлөлтийн тусгай албадын хувьд Цэдэнбаат хэдийгээр эрх мэдэлгүй болсон ч амьд түүх, асар их нууцыг тээгч нэгэн хэвээр байсан тул түүнийг дурсамж номоо бичих, эсвэл ямар нэгэн улс төрийн мэдэгдэл хийхээс тэд нар үхтлээ айцгааж байв. Иймээс түүний тархийг өнгөрсөн түүхтэй хамт устгах нь бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөлт холбоот улсын өнгөрсөн 44 жилийн хугацаанд болж өрнөсөн бүхий л нууц мэдээллүүдийг бүрэн устгах хамгийн найдвартай арга байв. Энэхүү харгас эмчилгээний үр дүнд хүчрхэг удирдагч байсан хүн ердөө хэдхэн сарын дотор хүүхэд шиг арчаагүй, ухаан санаа нь орон гар нь нэгэн болж хувирв. Тэрээр заримдаа өөрийгөө хаана байгаагаа ч мэдэхгүй хий юм харж өнгөрсөн цаг хугацаанд амьдарч эхэлсэн гэдэг. Намын төв хорооны хурлаа удирдах байна хэмээн хий хоосон хантай ярьж, заримдаа огтоосоо танихгүй хүмүүсийг хуучны нөхөд минь хэмээн эндүүрэн очиж тэрвэрдэг байсан гэх мэтээр зүрх шимшрэм дурсамжууд олон бий. Цэдэнбаат өөрийнх нь биеэр туршилт хийж, оюун ухааныг нь сорж буйг зөнгөөрөн мэдэрч тариа хийлэхээс үхэн хатан эсэргүүцдэг байсан ч цагаан нөмрөгдөнгүүд түүнийг хүчлэн дарж байгаад тарих царцаам тэрхүү шингэнийг судсаар нь шахаж оруулдаг байв. Энэ бол хүний эрх, хүний үн цэнийг хамгийн дээд зэрэгээр туйлын доромжлон гიშгэлсэн амьд хүнийг өөрөөр нь тарчилгаж хөнөөсөн хамгийн аимшигтай давд яргалал байсан юм. Тэгэхээр ер нь альва хүний амьдралын хамгийн том эмгэнэл бол их оронгүйгээр харийн нутагт бол одоо эцсийн амьсгалаа татах явдал байдгаа гэж олон хүмүүс ингэж боддог. За оюун санаа нь эм тарианд бүрэн идэгдэж өнгөрсөн одоогоо ялгахаа байж хувирсан Юмжаагийн Цэдэнбаат маршлын зүрхний гүнд гэхдээ хизээч мартагдаагүй, хизээч арчигдаагүй ганцхан зүйл үлдсэн байсан нь түүний их орон Монголын тал нутаг байсан нь бол одоо түүхэн баримтуудаар бол ноцлогддог. За гарцаа авахгүй Монгол хүн болсон хойно одоо өөр яах ч билээ. За Москвагийн гэрийн хорионд өнгөрүүлсэн тэр түүний сүүлчийн 7 жилийн хугацаанд тэрээр намааг Монгол руу минь явуулаад өгөөч гуйж байна. Би нутагтаа очиж үхмээр байна гэх мэтэр одоо өөрийг нь хаа нэг эргэж ирдэг байсан цөөн хідэн одоо Монгол хүмүүсийн өмнө бол хуучны хамтрагчдын өмнө бол одоо гуйж одоо уйлдаг байсан гэдэг ийм баримтуудыг бол Цэдэнбаат хаан тэр дурсамжин дээр бол бичсэн байдаг. Заримдаа бүр тэрээр гадуур хувцаанд давхарлаж өмсөөд хуучин жижиг цүнхээ барьчихсан. Би Монгол руу явлаа. Онгоц хүлээж байгаа хэмээн хаалга руу зүтгэж зөвлөлтийн харгацагч нарт хүчээр бусагддаг байсан хэмээх зүрх шимшрэм түүхүүд гэрчүүдийн дурсамжинд бий. Тэрээр амхандаа л өөрийн хэрээр их оронд руугаа зүхтахыг оролдож байсан энэ байв. Гэвч түүнийг хэн ч сонссонгүй. Зөвлөлтийн удирдлагууд өөрсдийн хийсэн харгас туршилт улс төрийн гэмт хэрэг нуун дарагдуулахын тулд түүнийг хизээж буцаахгүй нь нэгэнт тодорхой байв. Хамгийн эмгэнэлтэй нь Улаанбаатарын шинэ удирдлагууд ч гэсэн өчигдөрхөн өмнө нь сүгдэж байсан удирдагч улс төрийн тогтворгүй байдал үүсгэн гэх шалтгаанаар их оронд нь хөл тавиулахыг хатуу хориглож түүнээс бүрэн мөсөн нүүр буруулан Цэдэнбаатыг Орос руу цөлсөн байдаг. Бүтэн 44 жилийн турш Монголын төлөө зүтгэж бүхэл бүтэн хот суурингуудыг босгон хөгжүүлж эсхий турхтныг ямарч байсан мууч санж 20 дугаар зууны соёлчсан ажилтурчсан улс болгож хэрэндээ удирдах чадсан удирдагч өөрийн улсдаа өөрийн удирдан жолоодож ирсэн нам засагтаа гадны хүнээс дор үзэгдэж түүхийн тавцангаас энхүү амьдаран арчигдсан юм.
Улмаар 1991 оны 4-р сарын 20-ны өдөр зөвлөлт хэмээх их гүрэн задран унахын яг өмнөхөн Юмжаагийн Цэдэн бол Москвагийн Хүйтэн эмнэлгийн орон дээр гүн гүнзгий гомдол хизээж тайлагдашгүй харуулсад тээсээр эцсийн амьсгалаа татсан юм. Түүний үхэлтэй хамт Монгол зөвлөлтийн харилцааны хамгийн далд нууцуд, КГБ-гийн Монголд хэрэгжүүлсэн нууц ажиллагаанууд, хошигны ардах улс төрийн бохир тохиролцоонууд бүгд үрд нууц хэвээр булшлагдсан юм. Энэ бол зөвхөн нэг удирдагчийн үхэл биш, харин коммунист систем өөрт нь хамгийн үнэнчээр зүтгэлсэн хүүхдүүдээ хэрэггүй болсон үед нь, эсвэл хэд бие даах гэж оролдох үед нь хэрхэн ямар ч хүн чанаргүйгээр харигсаар залгидгийг харуулсан амьд сургамж болон түүхэнд үлдсэн юм а. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан байх, сонирхолтой байсан байх гэдэгт бол найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.